За 2011 оны онд орж ирж ирсэн бодлого. За интегралыг бод. За энэ интегралыг бодохын тулд бол бүртгүүр нь ялгуур байна тийм ээ. Хуваар нь одоо зэрэгт функцгаа учраас гишүүн бүрийг нь хуваагаад бодвол өвдөөхөн байна. Гишүүн бүрийг нь хуваагаад өччих юм бол ийм хэлбэртэй байна. За эндээс за x-ийн 3-2 зэрэг хуваах нь энэ 3-1 болно. Хуваах нь энэ 3-1. Тэгэхээр чинь ижил суурьтай зэргүүдийг хувааж хамт зэргийлэгч гэдэг нь болно. За 2-ыг урьдчилан үржүүлээд 1-ийг хуваах нь x-ийн 3 зэргийн язгууртаар x гэхээр чинь сөрөг 3-1. Эндээс x-ийн 3-1-ээс хасах нь 2-ыг үржих нь x-ийн сөрөг 3-1. За энэ функцаас одоо интеграл авчих. За зэрэг дээр 1-ийг нэмэхээр 3-4 болно. 3-4-т хуваагаад 2-ыг үржих нь x-ийн сөрөг 3-1 зэрэг дээр 1-ийг нэмчихээр чинь 3-2 болно. 3-2-т хуваагаад. За нэмэхэд. За ингээд x-ийн 3-4 зэрэг. За 3-4-т хуваахад төхөөр чинь 4-3. 4-3. Хасах нь 3-2-т хуваагаад төхөөр чинь 3-гаар нь үржигдээд 2-3. За энэ хоёр харагдаад 3-4-ийг үржих. За энийг зэрэг хэлбэрийг язгуураар илэрхийлж өгчих юм бол 3 зэргийн язгууртаар x-ийн 4 зэрэг. Хасах нь 3-ыг үржих нь 3 зэргийн язгууртаар x-ийн квадрат нэмэхэд c. За энийг хэлбэрчиж магадгүй цаашаа. Өөрөөр хэлбэл энийг 3 зэргийн язгууртаар x-ийн 4 зэрэг гэдгийг 3 зэргийн язгууртаар x-ийн кубыг үржих нь 3 зэргийн язгууртаар x гэж үзэж байна. Тэгэх бол энэ хоёр харагдаад x-ийг үржих нь 3 зэргийн язгууртаар x. За манай бодлогын хариу бол ерөнхийдөө ингээ гарцсан. Цаашаа хэрвээ ингэж хялбарчлагдах юм бол 4-3-ыг үржих нь x үржих нь 3 зэргийн язгууртаар x хасах нь 3-ыг үржих нь 3 зэргийн язгууртаар x квадрат нэмэх нь c. Ийм хэлбэрээр гарах нэ. За бид нар одоо хариутай таарч байна уу юу гэдгийг энэний хардлаас хариугаа гаргаж харъя. За энэ дөрвөлжин дотор бичсэн хэлбэрээр юм байна. За тэгэхээр энэ бол манай тухайн одоо хувилбарын энэ интегралын c хувилбар байх нэ. За дараагийн бодлого. За 2011 онд бол одоо бусад онуудаас ялгаатай нь бол одоо тухайн 2011 онд орж ирж байсан хувилбарууд бол өөр бодлоготой байдаг. Одоо бусад онууд бол одоо жишээ нь 2018 он гэх чинь 36 тест нь нөгөө вариантынхаа 36 тесттэй ерөнхийдөө төстэй тоонууд нь өөр байдаг тийм ээ. За гэх мэтчлэн ингэж хийгдэх бол 2011 он бол бүх тестүүд нь өөр байсан онцлогтой. За тэгэхээр одоо 2011 оны бас нэг вариантын бодлого нь ийм хэлбэр байна. За энэ бол одоо шугамн зэрэгт хэлбэрийн функц байгаа учраас төлөөл амархан бодчих нь. За x-ийн өмнөх коэффициентийг 3-гаар нь үржихэд 3-1-ийг үржүүлээд тэгээд зэрэгт функцийн интегралыг авчирна. За буюу
63-ны 3x-тэй нэмэх 1. За энэ бол манай тухайн бодлогын B хувилбарын хариу байжээ. За мөн одоо нэг вариантынх нь мөн интегралтай холбоотой бодлого нэг юм тодорхой интеграл гэсэн байжээ. За энийг одоо үржвэрийг синус косинусын үржвэрийг нийлбэрт хувиргах зарчмаар одоо хэлбэрчилснээ дараа интегралыг бодох юм байна. За синус косинусын үржвэрийг нийлбэрт хувиргах гэсэн нь 2-1-ийг үржих нь. За синус альфа дээр нэмэхдээ энэ хоёр аргументыг за нэмэх нь косинус альфагаас өсгөх нь гэдэг. За ийм томьёогоор хувирч байна. За энэ томьёоны гаргалгаа бол амархан нийлбэрийн синусыг задлаад нийлбэрийн ялгуурын синусыг задлаад энэ хоёроо нэмчингууд одоо ийм илэрхийлэл гардаг ба. За тэгэхээр манай бодлого болохоор синус x косинус 3x гэдэг бол нийлбэрт задлахаар 2-1-ийг үржих нь синус 4x x дээр нэг 3x гэсэн үг шүү дээ. Альфа нь x бета 3x гэсэн. Нэмэх нь синус хас 2x өөрөөр x-с сам 3x. За ийм болно. За эндээс 21-ийг үржих нь синусын 4x хасах нь. За энэ дээр одоо синусын сөрөг альфа нь бол сөрөг тэмдэгтээ синус альфатай тэнцвэрсэн. Ертөнцөөр энэ сөрөгийг өгсөн гаргахаа функцийн нэрийг гаргахаар юм. За ийм илэрхийлэлтэй тэнцэж байна. За бодлогоо бодох юм бол тэгээс p хил дээр 2-1-ийг үржих нь 2-1-ийг үржих нь синусын 4x-ээс синусын 2x-ийн ялгуураас интеграл авахтай адилхан болж байна. За ингээ 2-1-ийг үржих нь за интегралаа шууд аваад өчье. 4-1-ийг үржих нь сөрөг тэмдэгтэй косинус 4x хасах нь 2-1-ийг үржих нь сөрөг тэмдэгтэй косинус 2x. За ингээд интеграл авцсан учраас хилээ артлаар зураад за 2-1-ийг үржих нь за сөрөг 4-ний 1 косинус 4x-ээс нэмэх нь 2-1-ийг үржих нь за дээд хилээ орлуулж очих юм байна. За косинус за 4p за ингээд шууд энд нь дээд доод хилээ орлуулж очиж 4-1 сөрөг 4-1 ерөнхийд нь өгсөн гаргаад косинус 4-ийг үржих нь p. За нэмэх нь 2-1-ийг үржих нь косинус 2p 2-1-ийг ерөнхийд нь өгсөн гаргаад очиж. За дээд хилээ орлуул. За одоо доод хилээ орлуулгаар тэг. За ингээд за энэ дугуй хаалт энэгээр хаа. За тэгээд 2-1-ийг үржих нь сөрөг 4-ний за
720 градус. 720 градус гэдэг чинь тэг гэсэн утгатай яриад авцсан. Тэг. Косинусын тэг градус 1 гэсэн утга авдаг. Косинусын мөн одоо тэг градус 1 гэсэн утга. За нэмэх нь 2-1-ийг үржих нь 360 градус тэг дээрээ давцсан. Тэгэхээр 1 гэсэн утга авна. Мөн энд 1 гэсэн утга авна. За ингээд 2-1-ийг үржих нь 0. Буюу тэг гарна. За дараагийн бодлого 2012 онд орж ирсэн интеграл сэдвтэй холбоотой бодлого. За ерөнхийдөө квадрат парабол шулуун хоёроор хязгаарлагдсан гэсэн. За зураг бол одоо иймэрхүү зураг гэсэн. За ерөнхийдөө одоо яг ийм одоо наривчлсан зураг зурж чадахгүй бол одоо ийм тойм зураг бол зурж чадах хэрэгтэй. За парабол нэг юм байна. Шулуун бол одоо энэ налалтны эрг учраас ингэж хавтлах юм байна гэх. За иймэрхүү наривчлсан зургийг бол зурж чадахгүй ч гэсэн тойм зураг зурж явах хэрэгтэй. За огтлцлын цэгийг нь олъё. За 2 сөрөг 1 гэсэн цэгүүдээр огтлцож байна. За x нь за сөрөг 1-ээс 2 хилтээр за дээд талаараа бол шулуун байна. Шулуунаас хасах нь парабол x квадрат. X квадратыг хуваах нь 2 нэмэх нь 2x хасах нь x кубыг хуваах нь 3. Сөрөг 1-ээс 2 хилтээр. За дээд хилээ орлуулах юм бол за 2-1-ийг үржих нь дээд хилээ орлуулах юм бол 4. За доод хилээ орлуулад хасчээ. Сөрөг 1-ийн квадрат эрг 1. 2-ыг үржих нь дээд хилээ орлуулах юм бол 2. Доод хилээ орлуулах юм бол хасах нь 1. Тэгэхээр за хасах нь 1. Хасах нь 3-1-ийг үргэсэн үчээд дээд хилээ x куб дээд хилээ орлуулах юм бол 8. Хасах нь сөрөг 1-ийн куб сөрөг 1. За ингээд 2-1-ийг үржих нь 3. 3-1-ийг үржих нь 9. За энэ хоёр хураагдаад энд 3. 2-ны 3 дээр нэмэх нь 6 хасах нь 3. За ингээ хариутай нийлж байна. За дараагийн бодлого 2013 оны бодлого байна. За ийм интегралыг бодох. За за 3-1-ийг үргэснээр үржүүлээд 1-ийг одоо энэ 3x-аас хасах нь 2-ын сөрөг 1 зэрэг гэсэн. Тэгэхээр энэ нь одоо зэргийн интегралаар бодогддог натурал логарифмаар илэрхийлэгдэнэ. 1-ийг хуваах нь x чинь натурал логарифмаас хэлдэг. За тэгвэл одоо x-ийн оронд одоо шугамн юм давхар функц байгаа учраас за 3-1-ийг үргэснээр үржүүлж жагаад за дээд хилээ орлуулах юм бол 3-ыг 3-аар чиглэж 9-өөс 20 хасах 7. Натурал логарифм хасах нь натурал логарифм 1. За эндээс 3-1-ийг үржих нь натурал логарифм 7 болох. Энэ тэг бол.
За эндээс энэ 3-1 7-гийн зэрэг болж ирэхээр логарифмын чанар ёсоор латерал логарифм 3 зэргийн язгууртаар 7 гэсэн тоо гарч хариутай нийлж байна. 2014 оны бодлоо. За тэгэхээр энэ мөн адилхан давхар функц, аргументын давхар функц хэлбэрээр шугамн давхар. За тэгэхээр 3-1-ийг өөрснөөр чиглээд косинусээс интеграл авахар синус 3x c. За ингээд хариутай таарч байна. Синус 3x-ийг хуваах нь 3 нэмэхэд c. 2014 онд орж ирж байсан байна. За y тэнцүү x квадрат, y тэнцүү 2-оос x. За x тэнцүү t гэсэн шугамудаар хашигдана. За одоо зургийг нь зурх юм бол за хоёр функцийн огтлцлын цэгийг нь олж байна, тийм ээ. Огтлцлын цэгийн абсцисыг нь олж байна. За y тэнцүү x квадрат. За нөгөөх нь шулуун нь болохоор налдан сөрөг учраас доошо буурж байгаа шулуун байна. За энд бол сөрөг 2 4 гэсэн цэгээр энд болохоор 1 1 гэсэн цэгээр ингээд огтлцож байгаа. За тэгээд манай x тэнцүү t гэсэн шулуун байна. За тэгээд x нь тгээс их гэсэн учраас одоо энэ одоо төрсийг хэлж байгаа гэсэн. За интегралаа бодох юм бол талбайгаа олох юм бол тэр нь тгээс нэг хил дээр дээгүүрээ болохоор шулуун, доогоороо болохоор параболын шугам явж байгаа. За ингээд хасаад интегралах юм бол 2x-ээс хасах нь x квадратыг хуваах нь 2x кубыг хуваах нь 3. За дээд хилээ оруулах юм бол 2-1-ийг бүртгэн 1 3-1-ийг бүртгэн 1. За хасах нь тэг. За ингээд яагаад тэгвэ гэхээр энэ бүгд x зөвлөгчтэй тэгээд тоог тэгээр үржүүлэхээр тэг болчихно. 2-оос хасах нь 2-1 хасах нь 3-1 6 3 2 6-ны 12-оос хасах нь 3-ыг хасаад тавьсан гэхээр 5 6-ны 7 буюу 1 бүхэл 6-ны 1. За энэ нь хариутай нийлж гинэ үгүй гэдгийг шалгая. За тухайн одоо хувилбаруудаас C хариу нь байна. 15 дугаар 14 дугаар бодлого 15 оны. За x кубын интеграл нь болохоор x квадратын интеграл нь x кубыг хуваах нь 3. За синусийн интеграл нь сөрөг косинус байдаг. Тэгэхээр одоо аргумент нь 2x байгаа учраас 2-1-ээр үржээд сөрөг косинус 2x сөрөгийн нурагс нь гаргаад өччихлээ. За нэмэхэд 3-1 x кубаас гасах нь 2-1 косинус 2x нэмэхэд. За энэ бодлогын хариу нийлж гинэ үгүй гэдгийг шалгая. За 3-1 x кубаас гасах нь 21 косинус x. За энэ B хариу байна. За 15 дугаар бодлого 16 оны ийшд ирчихсэн бодлого байна. За огтлцлын цэгийг нь олъё. За x квадратаас хасах нь болно.
нэмэх хасах 1 гэсэн. Хөтлөслийн цэгийн хавцаас нь нэмэх хасах 1 юм. За тэгэхээр одоо манай график бол одоо парабол нь бол x квадратын өмнө коэффициент нэрг гарч ирсэн. Дээш харсан парабол. За тэгээд y тэнцүү t гэсэн шулуун. Тэгээ x тэнхилгийг бол сөрөг 1 t-г 1 t гэсэн цэгүүдээр дарах юм байна. За тэгээд манай олох гэж байгаа төрсийн талбай болохоор энэ төрсийн талбай болно. За сөрөг 1-ээс 1 хил дээр дээгүүрээ болохоор y тэнцүү t шулуун. За тэгээд тгээс хасах нь юм бол. За ингээд сөрөг тэмдгийг нь урагш нь гаргаад биччих юм бол за энэ 2 зэрэгт квадрат. За интеграл авъя. x кубын интеграл юм болно. 3 интеграл юм. Сөрөг 1-ээс 1. За сөрөг тэмдгийг ерөнхийд нь гаргаж. За дээд хилээ орлуулах, 1-ийг орлуулах нь 1 куб 1, 3-ыг үржих нь 1, хасах нь доод хилээ орлуулахаар сөрөг 1-ийн куб сөрөг 1, хасах нь 3-ыг үржих нь сөрөг 1. За ингээд 1-ээс 3-ыг хасахаар сөрөг 2. За хасах нь сөрөг 1 дээр 3-ыг нэмээд сөрөг 2-оос хасах нь 2. Сөрөг 4. Сөрөг хаалтаа нэхээр нэрэг 4. За энэ төрсийн талбай бол 4 нэгж квадрат талбай байна. За энэ бол тухайн хариунуудаас дэв хөлбөр нөх. За 16 дугаар 17 оны. За 2 гэсэн тоог интегралын нэмдгийн арга гэсэн үржүүлээд интеграл. За x-ийн интеграл бол x өөрөө байдаг. Тэгэхээр y-ийн 8x бол өөрөө гарна. За харин зэргийн илтгэгч чинь 8x байгаа учраас 8-ны 1-ээр үржүүлж өгөөр 4-ний 1 y-ийн 8x зэрэг. За ингээд энэ бол тухайн одоо хариунуудаас b хөлбөр нь байна. За 17 дугаар бодлого. За 8x куб ба y тэнцүү 8x гэсэн функцийн графикуудаар хязгаарлагдсан төрсийн талбайг бол. За хөдөлгөөний цэгийг нь олъё. За эндээс тэнцүүгийн нэг тал руу гаргаад 8x гэсэн ерхий үржих тун гаргаад чичих юм бол юм болно. За эндээс 8x гэсэн-ийг x квадратаас хасах нэгэнтийг эндээс x-ийг эндээс x нь нэм хасах 1. За ингээд 3 одоо цэгээр огтлцох юм байна. Манай график. За графикийг томлонд орвол за 8x кубын график
Иймэрхүү гарав. За тэгээд 8x нь болохоор шулуун нь болохоор координатыг ихэд таарсан. За энэ цэг болохоор сөрөг 1 сөрөг 8 тэг. За энэ нь болохоор 1 8 гэсэн. Тэр зөв. За тэгэхээр одоо энд нэг зүйлийг анхаарах юм бол энэ дүрсэн хоёрыг бол ижил юм байна. За энд нэгийг нь бодоод 20-оор үржиж бол илүү амар санагдаж байна. 20-ыг үржих нь тэгээс нэг хил дээр за тэгээд за дээгүүрээ болохоор шулуун орч 8x-ээс хасгана 8x куб тэгээд x. За ерөнхийдөө бол манай бодлого бол ийм байгаа шүү. Сөрөг нэгээс тийм ээ. Сөрөг нэгээс тэг. За 8x кубээс хасгана 8x гэсэн. Ялгарын интеграл тэгээд тэгээс нэг хил дээр 8x-ээс 8x куб хасаад ийм ялгарын интеграл бодоход болохоор шилжиж байгаа. За энийг үл одоо энэ хоёр төрсөл талбайгаараа ижил учраас нэгийг нь бодоод 20-оор үржүүлэхэд болно гэдэг. За интегралаа бодъё. 8-ыг үржих нь за 2-ыг нэлэмхэд нь урьж нь гаргаад ирчихжээ. Тэгээд бүр 8-ыг нийтэд нь урьж нь гаргачих. 8. За тэгэх юм бол x-ээс хасгана x x. За 16-г үржих нь x квадратыг хуваах нь 2 хасах нь x-ийн 4 зэргийг хуваах нь 4 тэгээс 1 хил дээр. За 2-1 4-1 үүнээс хасах нь тэг. За 16-г үржих нь за энэ дээр 2-оор төвлөрөх үржих юм. 4-2-оос 4-1 хасах 4-1. За ингээд 4 гарч хариултаа нээлж байна.